Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевиз, олон улсын Монгол судлалын холбоо хамтран явуулж буй Монголын түүх цоврал нэвтрүүлэг эхлэж байна. Манай энэ удаагийн нэвтрүүлэг Монголын эзэнт гүрний нийслэл Хар хором хотын тухай ярилцах болно. Нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн зочдоо танилцуулъя. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Тэгэхээр энэ жил бол түүхт нэгэн их үйл болж байгаа. Монголын их эзэнт гүрний нийслэл Хар хором хот байгуулагдсны эзэн Чингис хааны зарлиг гарснаас хойш 800 жил өнгөрчээ. Түүхт 800 жилийн ой мэдээж цаг үеийн нөхцөл байдал, ковид энэ бүх нөхцлөөс болоод өргөн дэлгэр монголчууд тэмдэглэж чадсангүй. Гэхдээ Хар хором хотынхон түүхэн ач холбогдол Хар хорны түүхийн тухай бид нар өнөөдөр ярилцах болно. Ер нь энэ Хар хором хотын түүхийн судалгаа хэрхэн одоо явагдаж ирсэн тухай доктор Хорол Домб та үзэгчд маань танилцуулж өгөө. За ер нь Монгол түн бол Хар хоромдоо эртнээс хайртай. Монголын нуус төвчөнд Хар хоромынхаа нэрийг дурдснаас эхлээд ер нь Хар хоромын талаар бол тодорхой ойлголттой ном бүтээлүүдтэй тэмдэглэж ирсэн байна. Орчин үеийн одоо шинжлэх ухааны үүднээс судлах ажил бол 19-р зууны сүүл үеэс 1889 оны Оросын эзэн хааны нийгэмлэгийн ядрын цэв тэргүүтээ энэ судлаачдаас эхлээд ер нь өөрн дахины шинжлэх ухааны сонорт бол орсон. Тэгээд дараа нь Радлов тэргүүтээ экспедиц ирсэн. Тэд нар бол тэнд Хар хором, Эрдэнэзуугийн дэвсгэр зургийг үйлдэх, нутгийн оршин суугчдтай уулзах, Эрдэнэзуугийн лам нартай уулзах. Ер нь тэр одоо Хар хором гэдэг хот чинь муу юм уу биш юм уу гэдгийг бол тогтоох ажлыг бол Радлов бол их сайн хийсэн. Хуучин энэ 15-6 гэрэлт хөшөөг Хар хором хотын туйрнаас нааш нь ингэж авчирсан юм байна. Энэ бол Хар хором хотын юм байна. Энэ дотор бол хоолын гэсэн ийм үг гарч ирж байна. Шейхэр Хамбелг гэсэн үг гарч ирж байна. Та хоолын гэсэн ийм үг гарч ирж байна. Энэ бол ерөөсөө Хар хором хот муу юм байна гэсэн ийм анхны эрдэм шинжилгээний ялцсан өгүүлэлтийг бол Радлов хийсэн. Оросын эрдэмтэн. Оросын эрдэмтэн тийм Радловч нь юу вэ? Герман үндэстэн. Оросын дорн тийм том эрдэмтэн хүн. Тэгээ энэ үеэс ер нь Хар хором судлалыг Оросууд нэлээд их анхаардаг. Тодорхой экспедицүүд явуулдаг болсон. Тэгээ анхны томоохон экспедицийг бол одоо Киселевийн экспедицээр хэлж болно. Түүнээс өмнө бол 33-аас 34 онд Букиничээр толгойлуулсан бас экспедиц ирсэн л дээ. Ер нь Киселевийн судалгаа бол Хар хором судлалыг тэр археологийн талаар шинжилэн судлах анхны томоохон үндэс суурь болсон. Тэндээс Хар хором хотын тэр эд үлгийн зүйлсийг одоо тэр Хар хором хотын соёлын тусгал зүйлсийг их хэмжээгээр нээн илрүүлсэн. Эндээс одоо Хар хором судлалын дөрвтэй бүтээл төөрөх ийм анхны боломж гарсан. Мэдээж сурвалж судлалын бол асар их юмнууд бас байна. Тэгэхээр Соломон доктороос энэ тухай бас тодруулж асууя. Хар хоромын тухай судалгаа бол сая Хорол Домб докторын хэлдэг 19-р зууны сүүл 20-р зууны ихэнх үед олон улсын эрдэмтдийн анхаарал төртөж эхэлсэн илүүтэй. Гэхдээ Хар хоромын тухай мэдээлэл маань нэлээд эрт цагаас эхэллээ. Ялангуяа өрөндийн жуулчид, дорны жуулчид олон одоо түүхэн сурвалжуудад тэмдэглэгдэж үлдсэн. Энэ тухай бас та тодруулж өгөө. За Хар хором хотын тухай Монголын нууц давчаа болон Монголын түүхийн сурвалж ичгүүдэд дурддахаас гадна тухайн үед Хар хоромын ойролцоо орчим, Хар хоромд ирж байсан өрөндийн жуулчдын ялангуяа Ромын папа ламын элч Плана Карпини, Францын эзэн хааны
одоо Илч Гийом де Рубрук нарын тэмдэглэл бол хар хорин хотын тухай маш дэлгэрэнгүй тэмдэглэж тэр үед одоо хар хорин хотод олон шашны төвүүд сүмүүд байгуулагдсан. Ер нь их Монголын улсын хаад бол дэлхийн хэмжээний асуудлыг шийдэж байсныг бол өөрийн нүдээр үзэж харснараа бичиж тэмдэглэн үлдээсэн нь бол өнөөдөр одоо жинхэнэ их сурвалжийн зиндаагаар бол хэрэглэгдэж байна. Тэгээ энд бол жирийн одоо хар хормын одоо гар урчууд, худалдаачид, эзэн хаадын одоо эдэлж хэрглэж байгаа эрх ямб, их хуралдаагаар гарч байгаа шийдвэр, их хуралдаан үйл явцыг одоо маш нарийн тэмдэглэж үлдээсэн нь бол өнөөдрийн одоо Монголын түүх, Монголын эзэнт гүрэн дэлхийн бодлогыг тодорхойлжсэн тэр их хаадын одоо хийжсэн үйл ажиллагааг бол жинхэнэ түүхэн их сурвалжийн үүднээс одоо тодруулж гаргаж ирсэн ийм одоо чухал ач холбогдолтой. Рубрик бичихтэй Хар хором хотын хэрэмнээс холгүй мөнх хаан асар том ордонд суудаг байлаа. Тэр нь манайхаар бол Туйпун хаан хэрэмтэй нам нарын сүм хийдгэж бодохоор байж билээ. хар хоромд очоод рубрик Унгрыг давтлах үеэр олзлогдсон уран дархан Вильгельм фон Бүшэ хэмээх хүнтэй уулзсан гэдэг. Мөнх хаан рубрикийг ордондоо дуудан уулзахад тэрээр хаанд зориулан Бүшэгийн хийсэн гайхамшигтай бүтээлийг өөрийн нүдээр харж гайхан биширсэн юм а. Тэр бол гялалтсан мөнгөөр бүтээсэн 4 метр өндөр саглагар мод байлаа. Хааны ордон домтой сүү юм уу? Эсвэл ямар нэг ундаа бариад ирэх нь таатай байгаагүй болохоор Парисын дархан Вильгельм саглагар мөчөр доор нь 4 мөнгөн арслан хэвтэн буй мөнгөсөн мод урлсан гэдэг. Мөчрөөс нь дарс, айраг, зөгийн балтай ундаа болон цагаан будааны нэрсэн арх гоождаг байсан юм. Ордны гадна бас нэг зойр байсан нь тэрхүү 4 төрлийн ундааг тэнд хадгалдаг байлаа. Ордны хоймор хүмбэр тарагдах ус өндөрлсөн олбог хивсэн дээр хаан суудаг байжээ. Түүнд хүрэхэд 3 давхар шат өгсгүүлгөө. Хаан тэндээ бурхан луга заларч байсан билээ. Хар хором бол Монголын нийслэл биш. Хар хором бол хүндрэлтний эзэнт гүрний нийслэл тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл хар хорноос гарсан шийдвэр бол дэлхий дахин нөлөөлдөг. Хүндрэлтний тодорхой хэсэгт нь бол үйлчилдэг. Тийм одоо томоохон нийслэл байсан. Тэгэхээр энэ нийслэлийн байсныг бол эрдэмтэн судлаачид нь эхлүүлж за тэр уг одоо хар хоринд өөрийн биеэр нүдээр үзэж түүхэн үйл явдлуудад оролцож исэн хүмүүсийн тэмдэглэлүүд үлдэж хоцорсон Монголын түүхийн бол судалгааг хүндрэлтний түүхэнд оруулахад их хөв нэмэр оруулж байгаа. За энийг нотлох нэг том судалгаа бол археологийн судалгаа. Тийм ээ? Тэгэхээр хар хорны судалгаа магадгүй 19-р зууны сүүлээс эхлээд дэлхийн эрдэмтдийн анхаарлыг өнөөдрийг хүртэл татсаар байгаа байх гэж бодож байна. Ингээ хар хорны археологийн малтлах судалгааны тухай эргэцэн доктор бас танилцуулах уу? За хар хорон бол яалтчгүй одоо Монголын эзэнт гүрний нийслэл тухайн цагийн дэлхийн нийслэл байсан. Тийм учраас бол эртнээс нааш одоо судлаачдын анхаарлыг татаж ирсэн. Тиймдээч 130 гаруй жилийн өмнө Оросын эрдэмтэд бол анхны судалгаа хийсэн. Сая оролдом доктор хэллээ. За Родловын судалгаа бол үнэхээр энэ хар хорны бүсийг одоо тогтоох, хар хорн хотын одоо хамрах хүрээг тогтоох анхны одоо план зургийг хийснээр ач холбогдолтой байсан. Зүгээр анхны малтлах судалгааны ажлыг бол Букинич экспедиц хийсэн байдаг. За Букинич бол мэдээж Орос хүн. Гэхдээ судраг бичгийн хүрээлэнд ажиллаж байсан. Монголын одоо судраг бичгийн хүрээлэнгийн захиалгаар энэ судалгаа хийсэн байгаа. Бараг санхүүжилтийг судраг бичгийн хүрээлэн гаргасан шүү, тийм ээ? Судраг бичгийн хүрээлэн гэж санхүүжилтийн гаргаад анхны судалгаа хийсэн. За Букиничийн судалгаанд бол мэдээж алдаа оноотой юм байсан. Тэрний дараагаар бол дайн дуусны дараахан 1949 онд бол Кисловор удирдуулсан Монгол Оросын хамтарсан экспедицэнд ажилласан. Энэ экспедиц бол хар хорны анхны одоо маш том хүрээг хамарсан малтлах судалгааны ажлыг хийсэн байдаг. Энэ бол энд байжээ гэдэг. Хар хорон бол яалтчгүй энд байж Монголын эзэнт гүрний нийслэл мөн байна. Тэгээд энэ бол нэлээд олон үе давхартай хот байна гэдгийг бол илрүүлж гаргасан. Энэний дараа бол энэ экспедиц чинь Монгол хүмүүс орсон тийм ээ? Мэдээж энэ Монгол талаас бол манай Ахмад археологчид Хөдөөгийн Перлева,
Навангуй, Цэротжугой, Дорцрүнгуй энэ маш олон одоо Монголын тухайн үед бол бэлтгэж байсан археологч болсон учраас бол орж ажилласан. А энэний дараагаар бол энэ судалгаа бол Монголын одоо эртний хот суурийн судалгааг бол эхлүүлэх анхны одоо суурийг тавьж чадсан юм аа. Тийм учраас манай Монголын одоо үндэсний археологчд бол 1950-аад оноос эхлээд энэ олон талын судалгааг хийх боломж бүрдсэн. А энэ экспедицийн гол одоо бас ачаал бүгд энэ тал дээр байдаг. За хар хорон дээр бол ерөнхийдөө шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн бол 1975 оноос эхлээд 80-аад оны хүртэл бол бас тодорхой хэмжээний судалгаанууд хийж ирсэн. Яг бие даасан. Бие даасан. Энэ бол яг монголчуудын бие даасан судалгаанд байгаа. За дараа нь бол Японы судлаач нар бол 1996 онд бол хар хорны одоо жинхэнэ одоо газрын одоо хүрээг тогтоох хар хорны хотын одоо хамрах хүрээг тогтоох юм судалгаануудыг хийсэн. За энийг бол ЮНЕСКОгийн дэмжлэгтэй хийгээд маш одоо сайн судалгаа хийж ирсэн. Дараа нь бол 1998 онд Монгол Германы ерөнхийлөгчдийн хооронд одоо хар хорны судалгаан дээр хамтарч ажиллах санамж бичиг байгуулагдаад 99 оноос бол Монгол Германы хамтарсан экспедицийг бол байгуулж ажилласан. Нэгэн үе дэлхийн эзэнт гүрний нийслэл байсан энэ хот талын тоос шороонд булагдсан аль цагийн дарагдсан байлаа. Харин өнөөдрийн хар хорин ердөөл модон амбар байшин савны цуглуулга гэлтэй. Хотын захад нэгэн буддын сүмийн хагас дутуу булагдсан байдал нь агаараас авсан зураг дээр дарагдж булагдсан хотын ерөнхий дүр төрхийг илтгэх ажээ. Агаараас авсан зургийг Германы эрдэмтэн судлаачид орчин үеийн техник хэрэгслийн тусламжтай хөрсөн дээр дижитал шинжилгээ хийн матлах хийж байгаа билээ. За Монгол Германы хамтарсан энэ экспедиц бол 10 жилийн хугацаанд энэ хар хорны туурын дээр бол матлах судалгаа хийсэн. За хоёр гол хэсэг дээр бол матлах хийсэн байгаа. Нэг нь бол 1949 оны Кислевын матлах хийсэн Төмөн амгалант ордны туур гэж үзэж ирсэн энэ ордны барилгын туурын дээр матлах хийсэн. Нөгөөх нь бол худалдаачдын одоо хороолол гэж үзэж байгаа тэр гол гудамжны уул зурх хэсэгт бол матлах хийсэн. Аян замын тэмдэглэлдээ рубрикийн бичиж үлдээсэн тэр газар 753 жилийн дараа профессор Хүдэл зогсож байна. Түүний удирдлага дор Герман Монголын археологчид 3 жилийн хөдөлмөр зарцуулан байж эзэнт гүрний хааны ордныг малтан гаргаад байгаа билээ. Дөрвөлжин чулуун суур байсны улмөр нь 64 багн байсныг гэрчлэх агаад тэдгээр чулуун суур нэгэн хэсэг энэ нүсэр ордныг нуруунд дээрээ үүрж байсан лавтай. 1949 оны үед Оросын археологч Кислев энд ирж баг зэрэг дээж авах зорилгоор малталт хийхдээ хааны ордон байсан газар энэ мөн гэдгийг баталсан юм а. Харин одоо энэ суур чулууг малтан байж тэрхүү домогт мөнгөлсөн модны улмөр үлдэгдэлд хүрэх болов яадаг бол. За Германы экспедицийн нэг том ололт бол Төмөн амгалант ордон гэж үзэж ирсэн одоо 50 гаруй жилийн хугацаанд Төмөн амгалант ордон гэж үзэж ирсэн энэ барилга бол Төмөн амгалант ордон биш байна. Энэ бол сурвалжид гарч байгаа асар том буддын шишний сүм байна гэдгийг бол тогтоосон. Тийм цогт их гэрийн сүм гэж байгаа. Тэрийг бол мөн байна гэдгийг тогтоосон. Тэгээ энэ бол 64 багантай маш сүрлэг том барилга байсан юм байна. Голдоо бурхны шишний суврахтай юм маш том сүм байсан байна гэдгийг тогтоосон. Манай үзэгчид бас сонирхож байгаа. За яг Чингис хаан хар хоримыг улсын нийслэл болгосон баримт нь юу байна? За 1346 оны тэр Клевзийн бүтээлд бол хэвлэгдсэн. Тэнд Чингис хаан их ор суусан 15 дугаар он гин луужил тэр цагаан луужил гэж байна. Баатар хэмээгч цагаан луужил хар хоромыг байгуулж нийслэл болох тухай. Тогоон төмөр хааны үед. Тий. Тогоон төмөр хааны үе. Ер нь Чингис хаан бол 15 дугаар он дээр 1220 онд хар хоромыг нийслэл болгосон гэж бичсэн байна. Шууд. Тий, шууд. Тэгэхээр энэ бол хөдлөшгүй баримт. Хөдөлшгүй барил.
Тэгэхээр тэр Чингис хааны цагаан луу жил бол 1220 он. 1220 он. Одоо Чингис хаан баруун тайлаар мартахад ийн өмнө 1220 он. 1221-2 оны үед Монгол нутгаар явсан Чанчуун бомб аян замынхаа тэмдэглэлд бас үтсэн. Хар хором хотоор бол дайраагүй. Мань хүн бол Өгийн нуурын хаваар явсан байгаа. дээгүүр. Эндээс 100 ли зайтай урдхан талд хар хором гэдэг хот бий гэсэн нэг өгүүлбэр бий. Чанчуун бомбын тэмдэглэлд. Мөн Францын жуулчин Гийом де Роброкийн тэр чин Людовик Вангийн одоо элч тийм ээ. Тэр хүн бол энэ Крит ба Мэргэт гэдэг аймгийг толгойлдог Ван хаан хар хоромд нийслэлдэг байсан тухай тэмдэглэсэн. Тэр өгүүлбэрийг бас манай судлаачид бас анзаарч байна байна. Тэгэхээр ер нь өрнийн зарим эрдэмтэд бол одоо 1235 он хүртэл хар хором гэж байгаагүй гэсэн ийм нэг ойлголттой ерөнхий тийм нэг хүмүүсийн дагаж барьдаг нэг ийм хандлага бий болцсон. Гэтэл 1220 он гэдэг бол бодиттой байна. Тэгээд тэр нь бол археологийн судалгаагаар батлагдчих байна. Сурвалж бичгийн мэдээгээр бас энэ батлагдчих байна. Мөн манай Перла Академи Центр бол бас энийг анх эрдэмшлэгийн эргэлтэнд оруулж ирсэндээ тэр Манжчин улсын тэр ойлгог бичиг. Тэн дээр бол хар хоромыг 1220 онд Чингис хаан нийслэл болгоо гээл ингээд шууд заацсан тухай мэдээг бол Перла Академич оруулж ирсэн. Тэгэхээр үнэхээр 20 оноор нь тооцох шүү дээ. Тэгээд 800 жил тохиож байна. Өгөөдөө хааны бас нэг юм бэ. 1235 оноос өмнө бол Өгөөдөө хаан бас хар хоромд өөрөө төвлөрж байсан байна. Умар хятадыг дайлаад тэнд одоо алхинч тамгач нарыг даргач нарыг томилоод төвшин мэн дээр ирж хар хоромд буу гэж. Тэр нь Нус төвчөнд байгаа 1232 он. Тэгэхээр энэ бол ингээд тэр мэдээнүүд бодиттой батлагдаад Өөрөөр бичгийн сурвалж, археологийн дурсгал бусад зүйлсээр бол нотлогдож байна гэсэн. Гэхдээ хар хором бол цоо шин газар бол баригдаагүй. тийм мэдээж. Тийм ээ? Бүр хуучин тэр чин Уйгурын үеийн Бухай хаан гэдэг хүн энтхийг үүсгэн байгуулсан гэсэн ийм хуучны ийм гэрэл төшөөний хэсэг олдсон гэж тэр Жувен бичсэн байгаа. Жувен бол тэр Уйгурууд төвлөрдөг газраа бол одоо энэ хар хором гэдэг энэ ууланд одоо нутгалдаг шүтэн уулна. Тэгээ хар хоромоор бол энэ хотоо хар хором гэд нэрлэлсэн гэсэн ийм мэдээг бол Жувен бичсэн. Хар хором нэр томьёоны тухай эрдэмтэд ямар тайлбарууд хийж байна? Тий, энэ бас их сонирхлыг татдаг. Манай Ахмад эрдэмтдээс бас энэ талаар сонирхол судалсан зүйл бол бий. Ламсрангийн Жамсрангуй, Шүгэр доктор нар бол өмнө энэ яг нэрийн тухай асуудлаар сонирхсон, судалсан. Тэгээ ер нь дэрэгдэх хангаан нуруучин тэр үед бол хар хором гэдэг нэртэй уул байсан юм байна. Тэр чинь хөрөмж бол ихтэй шүү дээ. Тэр чинь балар хөрөм, их хөрөм энэ төр гэсэн тийм нэртэй ийм газрууд бол орхинод бол нэлээд бий л дээ. Тэгээ тэр нь бол үний юм шиг байна. Ер нь хар хором гэдэг бол тэр хар хөрөм чулуутай холбоотой. Харин Юамсын судард болохоор баруун талаар нь хар хээлийн гол урсах учир голын нэрээр нэрлсэн гэдэг бас тийм мэдээ бий. Гэтэл тэр үеийн орхон голыг одоо хар хором гол гэж нэрлэж байсан юм, орхон гэж нэрлэж байсан юм гээд бас бид нар сонирхож үзсэн чинь орхон гол гэдэг тэр нэрээр л байсан байна. Тэгэхээр бол тэр Юамсын судрын мэдээ бол ташаарл ер нь хад чулуу ихтэй хангаан нурууны тэр сувар хайрхнаас их авж байгаа тийм үү? Хар хөрөм ихтэй. Тэгээ тэр чинь одоо барууныхан бол Black Rock гэдэг хар хад чулуу гэл. Тэгээ тэндээс бол ингээд нэрний хувь тийм юм байна. Тэгээд 2002 онд энэ Монгол Германы археологийн экспедицийнхний олсон нэг зоос илэрсэн. Тэрэн дээр бол хором гэдэг өчтсөн тийм үү? Хар хором гэдэг чинь тэр анхны тэр мөнгөн зоос. Малталтын явцад олдсон эд баялаг хотын иргэд өөрсдөө үйлдвэрлэгчд байсангүй. Үүгээр алс холын худалдааны зам дайран өнгөрч байсныг давхар гэрчлэнэ. Тод жишээ гэвэл энэ зоосон мөнгөний олдвор.
Нүүдэлчдийн нийслэлийг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мөнгөний урсгал худалдаа 8-ны том хот болгосон байна. Гадаадын жуулчдын тэмдэглэлд тухайн үеийн хар хорины төрхийн тухай юу гэж тэмдэглэсэн байна? За энд бол гадаадын жуулчдын тэмдэглэлээс харахад нэгдүгürt бол хар хорин бол улс төрийн дэлхийн Евразийн улс төрийн төв байжээ гэдэг нь бол тод харагдана. Яагаад тэгэхээр өрн зүгийг байлдан дагуулгын хэргийг өгөөдөө хааны үед шийдэж байсан. Дэлхийн маш олон орны тэргүүнүүд хүрэлцэн ирсэн Гүй хааныг хаан өргөмжлөх дэлхийн их хуралдаж байсан. Тэгээд хар хорин нийслэлд христийн, исламын, буддийн шашин 15 сүм зэрэгцэн оршихын зэрэгцээ бөөнөр бас их хаадын бөөнөр зэрэгцэн оршиж үнэхээр тэр дэлхийн эрдэмтдийн хэлдэг Pax Mongolica буюу инх тайвнаар зэрэгцэн орших, амар тайван орших тэр зүйл бол хоорондоо нэг шашны урсгал хоорондоо уулзраа болохгүй тэмцэлдэг байхад энэ дэлхийн том шашнууд ямар ч зөрчилдөөн тэмцэлдэнгүйгээр их хааны нийслэл зэрэгцэн оршиж байгааг маш гайхан тэмдэглэсэн байдаг. Тэгээд тэнд мөн дэлхийн стандартад тухайн үеийнхээ стандартад нийцсэн хамгийн сайн чанарын зүйлийг исламын худалдаачид олж авчрах. Их хаа тэрийн зах зээлийн үнээс 2-3 дахин өндөр үнээр авах. Олзлогдсон байлдан дагуулаар олзлогдсон дэлхийн хамгийн шилдэг гэж үзсэн гар урчуудыг авчирж хар хорин хотын бүтээн байгуулалтанд оролцуулахад тухайн орны сор болсон гар урчууд нь бие биендээ технологи, өөрийн техник өөрөлдвөл мэдлэг шинэ технологиг солилцооны том төв, бүтээн байгуулалтын том төв болж ирсэн нь бол харагддаг. Тэгээд энэ бүтээн байгуулалтаар дамжуулаад соёлын, технологийн техникийн тухайн үеийн том солилцооны өрөнд орны өнгө төрхийг хассан том хот байсан байна. Хэдийгээр хэмжээний хувьд тийм их том биш байсан ч гэсэн гол төвлөрсөн төв нь байгаад тэгээд хаад нь бол эрчмийн дуруунд Мөнх хааны зуны ордон, Өгийн нуурын хөвөөнд Өгөөдөө хааны ордон гэдэг ингээд чөлөөтэй нүүж явдаг. Хар хорин хоттой бол 2 удаа их төвлөрж том хуралдаа их баяр ёслол тэмдэглэдэг. Тэгээд ингээд тойроод нүүж явдаг ийм үүрмэц маягийн нүүдэл суурин хослуулсан ийм том хот байсан байна гэж тэмдэглэсэн байдаг. Мэдээж нүүдэлчдийн амьдралын хэв маягт таарсан тийм ээ. Тийм хот. Хар хорон бол зөвхөн эдийн засаг худалдааны төв байсангүй. Түүнээс жилүүтэй эзэнт гүрний төрийн гол төв нь байсан юм. Чингис хааны хүү Өгөөдөө эцгийнхээ суу алдар, захиа даалгаврыг үйл хэрэгтэй мөнгөчүүлсэн юм. Тэрээр төрийн жолоо залгахын зэрэгцээ орд харьш бариулан төрөмгийн нүүдэлчин нэгэн үндэстнийг бүтэц зохион байгуулалт нарийн мөхөж сөхөршгүй улс үндэстний дайтай болгосон билээ. Эндээс хууль төрж эзэнт гүрний өнцөг булан бүрт илгээгдэж байлаа. Ер нь манайхаа энэ нэг хуучин хотууд байна. Хот суурингуудыг бол бусад суурин иргэншилтэй улс орнуудтай адил тогтмол суудаг гэж ойлгоод юм шиг байна. Гэтэл хар хорин бол хэдийгээр улсын нийслэлч гэсэн байн хаан суухгүй тийм ээ. Ер нь энэ орхны хөндийн сав нутагт иргэсэн доктороос асуухад өөр олон бас хот суурингууд байгаа бах. Тийм ээ. Ялангуяа Монголын эзэнт гүрний үеийн энэ тухай бас сонирхож байна. Хар хорин бол улсын нийслэл байсан. Нийслэл хотод бол мэдээж хааны ордон болон гар урчуудын хор бол тийм нэлийн том бүтээн байгуулалтууд хийгдсэн байгаа. Тэрнээс гадна бол Монголын хаад энэ хар хоринд бол байнга оршин сууж байгаагүй байдаг. За энэ талаар сурвалжийн мэдээ баримтууд байна. Тэрнээс гадна археологийн баримтаар бас батлагдж байгаа. Хаадын улирлын ордууд бол хар хориныг тойроод ойрхон зайнуудад байсан. Өдөрчийн газар, эдэн өдөрчийн газар, хагас өдөрчийн газар гэх мэтийн газрууд байсан. За жишээлбэл Баянголын аманд бол 15 орчим километр зайтай газар шүү дээ. Хагас өдөрчийн газар гэж байгаа. Тэнд бол Өгөөдөө хааны шар орд гэж зуны орд байсан. Тэгвэл хоошоогоо 60-аад км зайд бол
агнуур хийдэг тийм ангийн орд байсан. Энэ бол Дойтын балгас гэж байна. Энэс гадна бас нэлээд олон юм ордууд бол байсан. Энэ бол улирлын чанартай ордууд байна. Ер нь бол Монголын язгууртнуудын энэ улирлын чанартай орд байгуулж одоо нүүж явдаг байсан энэ уламжлал бүр хүнүүгээс ихтэй. За хүнүүгийн хаад язгууртнууд бол мэдээж бас тодорхой хэмжээнд орд өргөө байгуулж исэн, хот суурин байгуулж исэн. Гэхдээ мөн л бас яг улирлын чанартай ордуудад нүүдэг байсан нь бол археологийн судалгаар батлагдж байгаа. За сүүлд одоо бас энэ хар орноос одоо хүнүүгийн луут хот гэж яриад байгаа энэ хот илэрлээ шүү дээ. Хар орны ойролцоо шүү дээ. Ер нь бол Тамирын голын хүндийд, Орхон голын хүндийд байгаа. Тэгэхээр энэ ерөнхийдөө бол Орхон голын хүндий бол монголчуудын одоо Монголын одоо бүх одоо байгуулагдсан 5 эзэнт гүрний бол нийслүүд энд байсан. Тэгэхээр бол бүр хүнүүгийн үеэс эхлээд хүнүү, жужаан, түрэг, уугар, Монголын эзэнт гүрний үеийн том хот нийслүүд бол энэ үр байсан. Орхны хүндий энэ Итүгний сав газар байсан байна. Хот байгуулалтын систем нь бол бүр язгуурын анхны төр тусаас тийм ээ. Улирлын чанартай өвөл хавар зун намрын ч юм уу ан агнуур хийдэг ингээд. За эзэнт гүрэнд бас байсан. Бүр хожим 17 дугаар зуунд одоо өндөр гэгэний үед ч гэсэн одоо уран бүтээлээ төрөвдөг нь сардгийн хийдэд. Бясалгал нямбын газар нь төвхөн хийдэд тийм ээ. Гол шүтэн нь бол шанхтай гэд ингээд бас тэр нөгөө амьдралын нүүдэлчдийн амьдралын хэв маягийн уламжил бол тасрахгүй энэ хот байгуулалт явуулсан. Нүүдэлчдийн амьдралын хөвшлийг алдахгүйгээр хот суурин өөрсөндийнхөө хэрэгцээтэй юм бүтээдэг энэ газруудаас давхар байгуулад явдаг байсан байна. Тэгэхээр бол энэ бол яг монголчуудын одоо бас энэ нүүдлийн соёл иргэншилд оруулж байгаа бас нэг өрмөц тал л да. Хар хором хотод одоо сүр хүч гэж бол асар үсттэй, асар их үсттэй. Хар хором хотын одоо тухай та судалгаа хийсэн хүн тэр үеийн одоо дэлхийн Евразийн одоо худалдааны том төв, шашин соёлын төв, улс төрийн бодлогын төв тийм ээ. Энэ тухай бас хар хоринд ямар одоо гадаадын улс орнуудын төлөөлөгчд ван гүнгүүд хаад язгууртнууд ирж байсан тухай бас нэг. Ер нь Өгөөдөө хаан бол хаан эцгийн бодлогыг үргэлжлүүлээд дэлхийн хамгийн сайхан хот болгох юм зорилттой юм шиг байгаа юм. Рашид эддэн бол судрын чуулган бүтээл дээр тэмдэглэсэн. Өгөөдөө хаан өөрийнх нь түшмэдээс дэлхийн хамгийн сайхан хот аль хот вэ гэж асуусан. Тэгэхэд Багдад гэж хариулсан гэж ингэ тэмдэглэсэн. Тэгэхээр Өгөөдөө хаан бол тэр шинэ нутан байгуулагдсан Европ Аз дахныг тэр хураан нэгтгсэн их гүрний улс төрийн төв нь бол хар хуруун байна гэдгийг бол анх бодлогоор ингэж хөгжүүлсэн болтой байна. Тэгээд тэр улс төр гадаад харилцааны төв байсантай холбоотой бол сурвалж өчөх нь нэлээд их мэдээ бий. Тухайлх юм бол одоо Гийом де Робрук бол одоо сонгодог энэ тулгуур сурвалж бүтээсэн хүн. Робрук зөвхөн өөрийнх нь одоо тэр хар хуруун хотод 1253 онд байх хугацаанд тэр дэлхийн ямар том улс өрний тэр ван ноёд ирцгээв тийм ээ. Илч худалдаачид ирцгээж байна. Тэр Туркийн султны илч гэж ярьж байна. Багдадын халифтын илч ирж байна. Тэгээд тэд нар тэгээд мөнх хаантай ямар хэлэлцээр хийж гэнэ вэ гэхээр одоо ухаан Туркийн султны илчийг ирэхлээр мөнх хаан бол би надад алт хэрэггүй, мөнгө хэрэггүй, эд урс хэрэггүй, хүн хэрэгтэй. Цэрэг хэрэгтэй. Танах дайн тулаанд 10,000 цэрэг гаргаж өг гэж ингэж хэлсэн байна гээл. Дахиад усны мэдээгээр бол бас л дайнд хамтарч одоо цэргийн нэг жигүүр болж оргисон тийм хэлэлцээр одоо яригдчихэ гэдэг. Хар хуруумын нэг иргэн ярьж исэн тухай бас ингээл тэмдэглэсэн л байна. За тэр 1246-47 онд Самбат Спарпет гэдэг Армени вангийн төрсөн дүү ирсэн. Түүнээс хойхон Армени ван 4-р одоо Гетом өөрийн биеэр ирсэн. Тэгээ Монгол Герман Армяны 7 зүйлт гэрээ байгуулсан тухай бол манай дипломатын төгс судлалын нэртэй эрдэмтэн Зүгдрийн боргоо бол нэлээд дэлгэрэнгүй бичсэн. Ер нь Армян бол тэнд бол Монголын бас нэг томоохон түшис ийм газар байх хэвээр. Европын тэр загалмаа шашинтнуудтай харилцахад мөн ойрхон дорноттой харилцахад тэр Египеттэй харилцахад Арабын хавийг Азийн тийм ээ улаан тэнгис тэр хавийн
одоо энэ хяналтыг тогтооход бол армян бол Монголын эзэнт гүрний тэр мөнх хаан дээр зориуд ирж шилжсээр хар хурамд байгуулдаг бол тийм учиртай юм байна. Тэгээ ерөөсөө хар хурамаас бол одоо тэр Европ, Азийг нэгтгэсэн тэр их төрийн бодлогыг, дэлхийн бодлогыг бол тодорхойлж ирсэн. Ер нь олон улсын харилцааны бодлогыг монголчууд хар хурамаас тэр даяаршил дэлхийшлийн бодлогыг бол хар хурамаас одоо авч хэрэгжүүлж ирсэн гэдэг нь бол олон судалгаагаар одоо батлагдаж байна. Хар хормын одоо Европ, Азийг дамсан их хүч чадал. Хар хормын одоо дэлхийд инх хамгаалан тогтоосон их хүч чадал бол Гүйг хааны захидал. Тийм ээ. Монголын одоо нөгөө бүрэлдэхүүний улсд байсан улсуудаас Франц, Англи дэлгээсэн захидлууд. Тэгэхээр энэ бодит бичиг баримтуудад Гүйг хааны захидалд юу гэж дурдсан байгаа. Монголын их хааны тамганд одоо тэмдэглэгдсэн тэр хааны тамганы сүр хүч энэ тухай бас Залман доктор ярьж өгөө. За энэ дэлхийд даяар Гүйг хааны захидал гэж алдарсан энэ алдарт захидлуудад Монгол хаадын одоо төрийн хэргийг хэрхэн явуулж исэн одоо тэр бичгийн мөр тэтгэх ёс одоо тамга дарах тэр битгэгчийн газрын одоо үйлдсэн сарацийн хэлээр үйлдсэн одоо хааны одоо үгийг хэдэн орны хэлээр одоо зэрэг ингээд бичээчнэр бичиж суугаад тэгээд тухайн орн руу нийлгээдэг бусад орн мэдтгвэ гэж бас илгээдэг байсан тухай одоо тэмдэглэж үлдээсэн байдаг. Одоо Ромын Ватиканы номын санд хадгалагдж байсан Гүйг хааны захидал дэлхийд дахинд одоо ил тод болсны дараа маш олон судлаачид судалж энэ одоо тухайн үед бол Ромын Пап ламын нөлөө баруун Европод маш хүчтэй байсан бол дорн дахнаас одоо төдийлөн мэдэгдэхгүй Монгол гэмэх улсын хаадын сүр хүч мөнх тэнгэрийн одоо ивэлэр маш хурдан одоо газар нутгийг эзлэн авч үзэл санааны хувьд маш хурдан одоо төрөлтийг хийж эхэлсэн учраас Ромын Пап лам сэтгэл зовниж одоо Монголын их хаадад захидал бичиж та нар одоо миний сүсгтэн олныг одоо дайлж миний одоо сургаалын эсрэг одоо довтлохгүй байхыг хүсхийн зэрэгцээ хэрвээ Монголын их хаад манай шашинд орох юм бол одоо хамгаас хүчтэй хамгийн мундаг одоо хаад болно гэсэн ийм утгатай захидлыг одоо бичсэн. Тэгээд тэр захидлын хариуд бол Гүйг хаан бол бид бол өөрсдийнхөө бодлогоор одоо хин эвлэрсэнтэй бид хин дайтаагүйтэй эвлэрч хин дайсгсныг нь бол одоо эзэлж авах болно. Бид баруун тийшээгээ бол өөрсдийнхөө нөлөөг одоо тэлхтэл хэлнэ гэсэн утгатай бол хариуг өгч ирсэн. Энэ нь бол одоо Монгол хааны төрийн бодлогыг хүлээн зөвшөөрөөд одоо найртай харилцаж ирсэнтэй нь бол инх тайвнаар одоо харилцах эсэргүүцсэн тэмцсэний нь бол одоо хайр найргуу дарах ийм одоо бодлогыг явуулж ирсэн. Түүнээс гадна Монголын их хаад өөрсдийнхээ хийж исэн одоо зүйлийг бичиж үлдээх, тэмдэглэж үлдээх, их хааныхаа намтар түүхийг одоо бичиж үлдээх талаар бол одоо мөнх хаан бол бас хамгийн анх одоо аргууныг дагаж ирсэн Персийн түүч Атамалик Жүвэнид Чингис хааны одоо өөрийн өвөг эцгийн түүхийг бичих ийм саналыг тавиад одоо хар хоримд бол хааны одоо ордны номын сан архивд бол одоо их хааны намтартай холбоотой зүйлийг үзээд яг хар хоримд зохиолоо эхлээд тэгээд хоёр батар бол дэлхийг байлдан дагуулагчийн түүх гэдэг алдартай гайхамшиг зохиолоо бичсэн. Тэрэн дотор бол монголчуудын одоо дэлхийн хэмжээнд явуулж ирсэн төрийн бодлогын одоо үнэн бодит чанар бас одоо зарим үед харгисаар төсөр хүч зарим үед бас одоо харгислал үйлдсэн болон ер нь аль болох бодиттой үлдээж тэгээд одоо энэ хүмүүсийн хийж байгаа зүйл бол хууль журамгүй байсан дэлхийг нэгэн хуулийн захиргаан дор оруулахын төлөө энэ их улсыг байгуулсан. Тэгээд одоо Пакс Монголика буюу дэлхийн улс орнууд инх тайвнаар зэрэгцэн орших одоо худалдаа чөлөөтэй байх, өртөө замаар мэдээлэл одоо чөлөөтэй дэлгэрж байх, одоо бие биенийхээ шашныг одоо дээр доор гэж үзэлгүй адилхан тэгш эрэхтэй хүлээн зөвшөөрөх одоо дэлхийн бүх шашинд бол Монголын хаад одоо энэ цэцүү одоо эрэхтэй шандаж байсан нь бол өөртөө одоо үлгэрлж хар хориндоо тэр сүм хийдийг байгуулахын зэрэгцээ бүх одоо шашны хүмүүсийг хар хоринд зорж ирсэн хүмүүсийг хүлээн авч одоо ивэл халамжаа үзүүлж ирсэн бол маш олон хүмүүс тэмдэглэн үлдээсэн байдаг. Тухайн үеийн нэгэн домогт өгүүлэхтэй дүүрэн алттай сав барьсан залуу бүсгүй эзэнт гүрний нэг захаас нөгөө зах хүртэл явах нь хэнд ч ер бусын санагдахгүй ажээ юм уу? хэмээсэн байна.
Эзэнт гүрэнд амгалан тайван бас өөр нэг Монгол туурхтнууд амьдарч байлаа. Тэд эзэнт гүрний дотор аюулгүй байдлыг эрхэмлэн соёл урлаг, худалдаа наймааны ажил эрхэлж байсан юм. Аз Европын хаалга худалдаачид наймаачдын хувьд урд өмнөх түүхэнд байгаагүйгээр цэлийтэл нээлттэй байлаа. Баруун зүүнийг холбосон торгоны зам бат сүлжээ байв. Мөн нэгдсэн үн өртөг, хэмжээ дамжаа, гайлын хялбар мэдүүлэг худалдаа наймаа хийх өргөн боломж олгосон юм. Гэхдээ дэлхийн хагаст аюулгүй замаар зөвхөн эд бараа чөлөөтэй солилцоо зогсохгүй, эрдэмтэд судлаачид, техникийн хүмүүс шаардлагатай байсан тул эзэн хаан мэдлэг оюунаа харилцан солилцохыг эрхэм болгож байлаа. Монголчууд голдуу мөнгө төлөх бус эд бараа солилцох журмаар худалдаа наймаа хийж байсан юм. Журам нэгэнт ийм болохоор Бээжин, Самаркандаас гарсан говчуур худалдаачид дэлхийг хэрэн Европ хүрэх зам нээсэн байж болно. Торгоны зам гэдэг энэ алдарт одоо түүхэн сүлжээ Евразийг холбосон хар хормын одоо хүчрхэгчлэлтийн үед бол Монгол нутгаар дамжин өнгөрсөн гэдгийг бол археологийн судалгаанд нотолж байгаа тийм ээ. Тэгэхээр малтлах судалгаанаас бас хот суурны бүтэц зохион байгуулалтаас гадна энэ археологийн судалгааны дурсгалуудын тухай бас ярьж өөхөө. Хар орноос бол олон янзын одоо улс оронд хийгдсэн одоо эд үлгийн зүйлс нэлийн гардаг. За энэ дотор бол мэдээж өмнө туршид хийгдсэн маш үнэтэй цайтай шаазын эдлүүд бас нэлээд бий. Тэрнээс гадна бас баруун талаас авчирсан эд үлгийн зүйлс байна. Хар оронд бас үйлдвэрлэл явагдаж ирснийг бол илэрхийлэх юм зүйлс байна. За хятад хийцийн энэ зүйлсийг ч гэсэн хар оронд дахиж одоо хар оронд яг Монгол урчууд юм уу эсвэл бол энд байсан одоо олонсны урчууд дахиж уралж ийсэн баримт бол бий. За жишээлбэл нэг одоо жишээ хэлэхэд бол хар орноос бол маш сонирхолтой юм болсон алтан бугуувч хэвтэй газар болсон байна. Энэ бол яхарахгүй энд үйлдвэрлэл явагдаж ийсэн юм а гэдгийг бол харуулах баримт байна шүү дээ. Тэрнээс гадна хар оронд бол маш их хэмжээний одоо ийм шавар эдэл шатааж ийсэн зуух, төмөр хайлж ийсэн зуухны үлдэгдлүүд бас илэрсэн. За Монгол Германы экспедиц бол хар орны туурал дээр матлах хийхээс гадна хар орны ойр орчимд бол бас нэлээд их хайгуул судалгааны ажил хийсэн. Энэний үндсэн дээр бол энэ хар орны хотыг байгуулахад үйлдвэрлэж байсан үйлдвэрийн дархны газруудыг бас нэлээд илрүүлсэн байгаа. За энэ Варштах том зуухнууд байна. За энд бол тухайн одоо барилгууд хэрэглэж байсан барилгын чимэглэл юмнуудыг хийхээс гадна за бас энэ хятад шаазан эдлүүдийг бас шатааж байсан байгаа баримтууд тий өөрсдөө ер нь хийж байсан. Археологчид мөнгөлсөн модны уул мөр хайх явцад тоосох шатаах асар том зуухнууд олдлоо. Тал газрын энэ олдвороос бас дахиад нэг асуулт гарлаа. Ордны хажууд тоосгоны том үйлдвэр байсан болов уу? Аль эсвэл он жилийн урсгалд ордныг сүм болгоход зориулж барилгын материал үйлдвэрлэж байв уу? Ерөөсөө өгөрөн бол үйлдвэрлэгч хот. Тэр хөндлөн булгын дурсгалыг тийм ээ. Одоо археологийн хүрээлэнгийн эрдэмтэд судлахад эндээс 14 ширхэг томхон зуухнууд олдсон. Тэр тухай эрдэмшилгээний өгүүлбэр нийтлэгдсэн. Тоосох шатаад гэж зов. Тэгээ ерөөсөө гаднаас материалаа авахгүй өөрсдөө хийчдэг. Түүнээс гадна ер нь Монгол цэргийн металлургийн бааз байсан байна гэсэн нэг тийм дүгнэлтийг бол Перлехтэм шийсэн шүү. Тэр ч бас нотлогдож байгаа тийм ээ. Олон баримтаар нотлогдож байгаа. Тэгээ ер нь тэр хавьд чинь нун сумны дарагчдын жижиг суурин байсан л байгаа юм. За хааны тэр ёслолын хоол хүнсийг одоо дагнаж дааж үүдэг тийм. Тэр байтхан Тургуу балиг гэдэг газар бол одоо хар урмын орхон газар. 10 орхон километр газар. Тэнд одоо хаад их бууж нэг тарга уучаад бүгд хувцас сүлжимсэд тэгээ хар урмт руу явдаг байсан. Тийм тусгай тийм дэгж ихтэй. Ер нь орхны хондын тэр орхон тамирын сав нутаг наашаа тэр урагшин онгийн гол руу бол хаадын тэр нэг тийм хөл бүтэн 100 200 км радиус дотор нэлээд олон орд илэрч байгаа.
Тэр тухай бол бичгийн сурвалжийн мэдээнүүд археологийн судалгаагаар бол ер нь нийцэж байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо тэр Эрдэнэзуу хар хуруумын тэр хавьд биш. Бүхэл бүтэн ийм бие биенийгээ одоо нөхсөн иж үрдэл цогцлбор байдлаар ингэж хөгжиж ирсэн. Тэр нь бол одоо манай хар хуруум хотын тийм нэг онцлог байна, тийм ээ. Тэгээ тэр чинь энийг дагаад тэр нэг худалдааны томоохон төв. Аж ахуй эдийн засгийн төв байгаа. Худалдааны төв. Тэгээ тэр Энэтхэгээс, Хятадаас, Оросоос, Францаас тэр олон худалдаачид ирдэг. Эргээ хар хуруумын тэр бараа Европ руу гардаг очдог. Бүр газар дундын тэнгисийн Кипр арал дээр мөн хааны хатны одоо рубрукт бэлгэлсэн тэр алтан саатай торог 80 алтан зоосны үн төрсөн гэж рубрикөөр бичсэн байна. Тэгэхээр тийм их нүнжигтэй далайцтай худалдаа. Тэгээд тэр чинь Европ, Азийн холбосон нүүдэл соёл иргэншлийн одоо хооронд нь холбосон гүүр занглаа газар бол хар хором болж ирсэн. Хар хором хот хэдийгээр одоо Монголын нийслэл боловч хар хорны шийдвэр бол Япон тэнгисээс Адриатын тэнгис үрж ирсэн. Тийм ээ. Тэр Иракийн ертөнцид, Оросын ертөнцид, Унгарын их талд Европын рицаруудыг одоо бут нэргэж явсан монголчуудын түүхийн үед бол шийдвэр хар хоринд л гарч ирсэн. Тэгэхээр Соломон доктороос би асуух гээд байна л да. Энэ хар хорныг ярихад мөнгөн модыг ярихгүйгээр бол дэлхийн урчуудыг одоо ажилуулж байсан. Уран бүтээлийн одоо том төв байсан гэдгийг бас сонирхож байна. Рубрик бол өөрийнхөө тэмдэглэлдээ Францын уран дархан Гийом де Бушие одоо мөнгөн модыг уралсан тухай. Энэ мөнгөн мод нь бол бас өөр одоо бэлэгдлийнхаа хувьд бол бас тэр одоо нөгөө Пакс Монголикийн бэлэгдэл гэж одоо хэлж болохоор одоо Европын шашны одоо Христийн шашны одоо англи бурхан мөнгөн бүрээ үлээхэд дорн дахны одоо бэлэгдэл болсон лууны амнаас одоо 5 тансыг идэ урсаж гар доор нь одоо их хаадын сүр хүчийг бэлэгдсэн одоо тамган дээр байдаг арслангууд ингээд суудсан арслангуудыг дүрсэлсэн. Тэгээд тэр 5 тансыг идэ одоо сав суулган тий 5 амаар гарч явахад зочдод ингэж зөөж одоо хөргөж тансаг найр одоо хурим болж исэн тухай. Тэгээд тэр бас Оросын дархан Космо гэдэг хүн Гүйх хааны хаан ширээнд суухад одоо хэрэглэх их одоо синти эсэр тэгээд тамгыг үйлдсэн тухай одоо бүр гайхаж төв дэлхийн уран дархчууд одоо энд бүтээлээ үйлдэж тэр нь одоо дэлхийн сор болж исэн тухай тэмдэглэсэн байдаг. Түүнээс гадна одоо хар хормын ордыг барьжсэн тэр хотыг барьжсэн тоосгнууд нь өөрсдөө худалдааны тэмдэгтэй трейдмарктай бүр одоо яг энийг хараад энэ бол тэмдгийнх нь хийсэн гэд тус бүрэн одоо ялгагдах юм худалдааны тэмдэгтэй байсан нь бас одоо тухайн үеийн бас стандартыг одоо мөрдөж хийжсэн хамгийн чанартай хамгийн сайн нь одоо тэр их хаадын ордыг барьж ашиглах хотын барилгыг олсон нөхөр бол тоосгон хагаруул тэгэл одоо хариуцлага хүлээх нь шүү. Тий одоо барилга нуух юм уу хариуцлагатай юм болох юм бол хэний худалдааны тэмдэг байна тэр хүнд хариуцлага өгнө. Тэгэхээр хамгийн сайн чанартай хамгийн сайн урчууд хамгийн сайн бүтээгдэхүүнээр тэр хотыг байгуулж ирсэн учраас өнөөдөр одоо тэр хар хорны туйраас бол тэр дэлхийн одоо соёлын дээж болсон одоо 1237 оны Өгөөдө хааны зоос байна. Одоо сая одоо тэр нэг орхон голоос суваг татаад хүр дээр ингээд яасан зоос ажиллуулж ясан одоо төмрийн одоо хэс ажиллуулаад төмөр хайлаад одоо төмөр идлүүдийг хийж исэн үнэхээр гайхамшигтай зүйлүүдийг бол маш олныг одоо дурдж болно. Үнэхэрийн одоо бүтээн байгуулалт одоо дэлхийн асуудлыг шийдэж байсан ийм яагаад дахин дэлхий гэдэг энэ үхээр тухайн үед Австрали төв нээгдээгүй, Америк төв нээгдээгүй, Евразийн уудам тал нутаг бол тухайн үеийн дэлхийн хуурай газрын одоо бараг 3/2-ыг эзэлж ирсэн учраас дэлхийн бодлогыг монголчууд тодорхойлж ирсэн. Хар хорин бол дэлхийн нийслэл гэж ингэж хэлдэг. Тэр үед бол одоо Колумб арай Америкийг нээчгээгүй. Тийм ээ? Австралид арай англичууд очицгаагүй. Тэгэхээр одоогийн энэ Евразийн тал нутаг бол хүндрэлтний асуудлыг шийдэж чадах тийм хувь зээ тэрний гар зүрх нь бол хар хоринд одоо төвлөрч байна. Бол Европ Аз тийм ээ. Дэлхийн газар нутгийн бараг 80% шүү дээ. Энэ хар хуруумын сүр хүч бол үнэхээр агуул да.
Тэгээд энэ эзэнт гүрнийг Монголын их хаад бол одоо Гуйг хаан, Өгөөдөө хаан, Мөнх хаан, Хувлаа хаан руу ортол болсон. Тэр эзэнт гүрний муж үрийг, улс үрийг, хотуудыг хар хурамтай холбож уйж өгсөн. Тэгээд тэнд дарагч нарын тогтолцоог бол эзэнт гүрний хэмжээнд бий болгосон. Тэгээд хар хурамыг эцсийн шийдвэрийг бол хар хурамаас авдаг. Хар хурам бол олон улсын харилцааны бодлогыг заалж чиглүүлж өгч байдаг. Оросын эзэн хааны Вашингтон биш. одоогийн бол тийм Вашингтон шиг янзтай тийм ээ. Тэгээ Сарай хот байна, Берх Сарай хот байна, тэр Цагаатаа улсын хотууд байна, Ил хамт улсын хотууд байна, тэр Султаны хот. Бүгд хар хором сонсно. Бүгд хар хурамыг сонсно. Хар хорны шийдийг үлээ. Бээжин сонсно. Тэгээд энэ өртөө харилцааны систем бол их төгөлдөр байсан байна. Тэгээ хойшоо энэ Кыргызын хязгаарлуу бас салаа зам өртөө байсан. Тэргэн зам, нарийн зам, морин зам гэх хэд хэдэн төрлийн замтай. Бүр хойшлоод наашлаад ирэхлээр бол шар зам энтер гэж байсан байна. Элсэн зам гэж бас байсан тухай мэдээ байгаа юм. Тэгээ энэ Бээжин Шандуу руу энэ өрн дахинлоо ингээд өртөө улааны юм найдвартай системийг бий болгоцсон. Хар хурамаас халаалсан. Зам болгон Ром орно гэдэг Европынхны үг байдаг шиг зам болгон бол хар хурам руу ирж нээлж байна. Жөвөнөд байгаа шүү дээ. Тий. Жөвөнөд Жөвөнөд амьдралын зам бол хар хорон чиглэл. Тэгээ Жөвөн тэр хар хурам хотын гол ордны тухай бас сайхан мэдээнүүд тэмдэглэсэн. Гурван давхар гэдгийг бол Жөвөнөөс бид нар мэдж байгаа шүү дээ. Өмнө нь бол одоо жишээ нь Оросын эрдэмтдээс Дакачего энэ бол Томон аваланд ордон нэг давхар байсан юм шиг тэгж тэр үеийн л сэтгэлгээл л да. Гэтэл Жөвөний мэдээнд бол 3 давхар ордон байсан байна. Томон аваланд ордон. Дээд төрөө давхар нь хаанд, дундах нь хатанд, удаагх нь төшмөд бусад хүмүүс зориулагдсан. Тэгээд тэр чинь өөрөө дөрвөн талдаа хаалгатай тусдаа ийм хэрмээс үрдэж байгаа гэдэг нь бол улам бүр нотлогдоо л манай археологч эрдэмтдийн судалгаагаар бол тэгээд тэр сурвалж өвчийн мэдээнүүд нийлээл авцалдаал байна. Тэгээ хар хурам хотын яг тэр гол үйлдвэрлэл, гаруй үйлдвэрлэлийн тэр том төв, худалдаа харилцааны төв, лалын шашинтны хороол, хятадуудын хороол байна. Тэр олон улс үндэстнүүд тэр чинь Англи, Франц, Германаас эхлэв. Унгар, Орос, Солонгос, Хятад тэр дундад Азийн олон улс орныхан. За тэр Сарецийн Араб лалынхны 13 султан хүртэл ирж ил байсан байгаа шүү дээ. Тэгээд тэд нар чинь янз бүрийн хугацаагаар оршин суудаг. Тэгээд хүн амын бүтэц үрэлдэхүүний хувьд бас их сонирхолтой тийм ээ. Одоо жишээ нь Унгар, Францын бүр тодорхой бичсэн учраас бид нар бол одоо тэрийг тодорхой хэлэх дуртай. Тэр Меца, Лотаринг мужийн Меца хотын Бакета гэдэг бүсгүй хар хурамд мөн хааны нэг хатны ордонд ажиллаж байсан байна. Тэгээ энэ явцдаа нэг Орос залуутай ханилан суугаад 3 хүүд хөрвүүлсэн гэж. Тэгээ энд бол нэг 10-аад жил бид нар хар хурамд наамдаж ингээд амьдарч шүү дээ. Тэгээ эн чинь хар хурам төрж өссөн хүүхдүүд олон улсын интернэшнл хот болж шүү дээ. Хар хурам чинь тийм ээ. Тэгэд одоогийн мэдэгдэж байгаагаар бол нэг 20-д үндэстний тийм хүүхэд залуу улс одоо янз бүрийн улс үндэстнийхэн оршин сууж ирсэн шиг байна. Хүн амын тооны хувьд бол иш чам цагтай мч өөрийнхөө бүтээлдээ бол 13,000 хүнтэй байсан бахаа гэсэн ийм судалгаа болгосон байдаг. Тэр үеийн 10 ч их шүү дээ. Их дундад зууны үеийн Европын хотууд бол ер нь 2-3 мянган хүнтэй хотууд нэлээд байсан байгаа шүү дээ. Тийм ээ. Хамгийн олон хүнтэй нь одоо 80-90 мянган хүнтэй ч гэдэг юм уу. Тэнгисийн дагын тэр Флоренц центр хот байна тийм. Венец центр гэдэг. Их хааны сүр хүчиг гэдэг дээр нэмж хэлэхэд бол Гуйг хааны тамга дарсан мөнх тэнгэрийн хүчин дор эл булхаа эргэн дор хүрвээс аюутугай биширтүгэ гэдэг энэ одоо тамга дарсан бичиг бол тэр дэлхийгээр тарахад тэрийг одоо биелүүлэхгүй тийм одоо улсын тэргүүн тэр одоо даргач тэр хаан бол байгаагүй гэдэг нь бол нэгдүгээр энэ их хааны тамгад хааны төрийн бодлого бол одоо нийт эзэнт гүрний хэмжээгээр хэрэгжиж байсан. Хоёрдугаарт нь бол одоо Монголын их хаадын овгийн тамгатай одоо алтан мөнгө одоо зэсцоосууд бол нийт эзэнт гүрний хэмжээнд одоо хууль ёсны эрхтэйгээр одоо худалдаанд эргэлдэж хэрвээ түүнийг одоо хуурамчаар үйлдсэн байх юм бол шууд цаазаар авах ялтай. Тэгээд дэлхийн одоо эдийн засгийн бодлогыг дэмжиж түүгээрч барахгүй
одоо хотод орохдоо татвар төлдөг байсан чөлөөснөр бол одоо худалдааны худалдаачдын үнэн буурч барааны үнэнд буурч худалдаачдад чөлөөтэй одоо худалдаа эрхлэх боломж олгосон төдийгүй одоо хүмүүсийн үнэн буурахаар хүмүүсийн худалдан авах чадвар нь одоо нэмэгдсээр асар их хэмжээний мөнгөний гүйлгээ одоо хийгдэж байсан учраас аюулгүй байдал авч явахтай холбоотойгоор одоо зээлэг бират бичих цаасан мөнгө гаргах одоо дэлхийн эдийн засгийн бодлогыг бол Монгол хаадл тодорхойж Улаан хааны гэж нэрлэгдсэн одоо цаасан мөнгө хүртэл гарах ийм хэмжээнд бол хүрсэн байна. Зарим хүмүүс боддгийг одоо ариг бүх ховлын хоёрын тэмцлээс болоод хар хором нүүчгсэн юм а гэж. Гэхдээ ховлын юаныг байгуулж Ихван улсыг захирахсан боловч хар хоринг орхиогүй тийм ээ. Хар хоринд бол жонон дараагийн хаан болох хүнийг хар хорин бэлдэнэ. Тий. Ер нь бол Эзэн Чингис хаан, Өгөөдөө хаан, Гуйг хаан, Мөнх хаан, Ариг хаан гэдэг. Тэгээд тэр чинь наашлаад Хайсан хулаг хаан, тэр Аюш Рейдер Бэлэгт хаан, Батмөх Даян хааны хүртэл одоо манай ахын дээр тэмтүүд хар хороомд байсан. Ер нь 10 хаан, 10 орчим хаан бол хар хороом хотод улс төрийн төвөө хийж исэн гэсэн нэг ийм судалгаа байна. Сүүлд Автай ч Тий, Автасан хаан. Яриангүй тийм ээ. Тэгээд тэр Номхон, Чинхэм, тэр Төмөр, Бадам Эргэжэбүү тэр нэр бүхэ хан хөвгүүд, жононгууд, хүн тажнаар бол хар хороом бол үндсэн Монгол орны төв нь хэвээрэл байсан. Юанг өрнө үед. Тэнд бэлтгэгддэг. Улмаар их эзэн хааны ширээнд хар хороомоос тэр Гамала жанжин тэр хар хороомоос хаан болгосон. хаан болгост очиж дэлхийг эзэгнэх бодлого явуулдаг. Тэгэхээр хар хором бол үнэхээр Монголын их сүр хүч, олон хаадын одоо бодлого, улс төр, эдийн засаг бүхий л одоо зүйл дээр бол гол төв байсан гэдг нь мэдэгдэж байгаа. Тийм ч учраас магадгүй ЮНЕСКО хар хорны энэ түүхт 800 жилийн ойг тэмдэглэх шийдвэрийг дэмжсэн байгаа гэж. Үүнийг дагаад Монгол Улсын засгийн газар бас шийдвэр гаргаж хар хорны түүхт 800 жилийн ойг тэмдэглэх засгийн газрын тогтоолыг гаргаж хэд хэдэн ажлуудыг эхлүүлэх ийм ажил тавигдсан. За харамсалтай нь одоо олон улсын хурал маань ч юм уу зарим зүйлүүд маань бол цаг үеийн нөхцөл байдлаас болоод түр хойшлогдоод байгаа. Одоо хар хорны малтлах судалгаа ер нь ямар төвшөнд явна? За хар хорны малтлах судалгаа Хичнээн хувийн судлагдаж байна. Цаашдаа яах юм энэ судалгааг? За хар хорон бол ер нь нийтдээ 1.3 км квадрат нутагт дэвсгэр дээр байгаа хотын төвөр штэ. Тэгэхэд бол Монгол Германы хамтрсан экспедиц 10 жилийн хугацаанд судалгаа хийхэд бол зөвхөн 2 point дээр судалгаа хийсэн. За нэг нь бол мэдээж тэр цогт их гэрийн сүм гэж байгаа том сүмийн төврийг бол бүрэн хэмжээгээр малтлах судалгаа хийсэн. А нөгөөх нь бол худалдаачдын хорооллын хэсэг зөвхөн уулзуур хэсэг дээр малтлах хийсэн. А дараа нь 2014 онд бол Монгол Израилийн хамтрсан төслийн судлаач нар бол лалын шинтний жижиг сүмийн төврийг малтсан. А энэс өөр одоо бусад хэсгүүдээр бол судалгаа яваагүй байгаа байхгүй. Тэгэхээр бол цаашдаа бол бид нэр хар хорон дээр бол бас нэлээд далаастай судалгаа хийж үүнд үзүүлэх юм бас хийх хэрэгтэй. Одоо бид нар ингээд дэлхийн нийслэл байсан гэж ярьдаг боловч очиход бол энэ дээр хар хорон байна. Оолсон шорол байгаа шүү дээ. Тэгэхээр бол ерөнхийдөө археологийн судалгаа хийсний дараагаар энийг бас огцоор нь үзүүлэх хэрэгтэй байнамаа. Ер нь бол энэ хот сурны судалгаа бол маш олон жилийн судалгаа шинжилгээний ажил шаарддаг. Бид нэр бол 10 жилийн хугацаанд хийсэн судалгаа маань зөвхөн 2хан жижигхэн point байхгүй. Тэгэхээр бол энэ том хотын хувьд бол энэ бол маш хангалтгүй. Цаашдаа бол хар хорныг бас тодорхой хэсгүүд дээр нь бид нэр тодруулсан. Одоо энэ Германы төслийн хүрээнд бол хар хорны бүтэн энэ радарын зургийг хийсэн байна. Энэний дагуу бас боломжтой хэсгүүд дээр нэмэлт судалгаа хийгээд нээлттэй музей болгох юм уу? Иймэрхүү байдлаар хүмүүст үзүүлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бид нэр очихоор одоо хар хорн гэж үнэндээ бол овоолсон шорол байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бол цаашдаа одоо олон улсын жишгийг харах юм бол иймэрхүү том хотын судалгааг бол олон жилээр үргэлжилсэн юм малтлах судалгаануудыг хийгээд тэр явцаа бол баримтжуулаад одоо шилэн одоо дээвэртэй ч юм уу шилээр очиад иймэрхүү байдлаар үзүүлэх шаардлага бол тэгэхээр тулгымцсан асуудал байна. Тий. Магадгүй одоо археологийн хүрээлэнгийн нэг салбар хар хорон морхны хөндөд байнгын судалгаа хийгээд байж байгаа.
тэр төссөн мөнгөний асуудлыг одоо төр бас бодлогоор ингээд дэмжиж өгөх тийм ээ. Ийм ажил бол бас их хэрэгтэй, шаардлагатай гэж үзэж байгаа. Сая Монгол улсын ерөнхий сайд 8 сард хар хоринд 9 сард хар хоринд ажилласан. Аялал жуулчлалын яамны сайд маань ч бас аялал жуулчлалын яамны сайд ч бас ажилласан. Тэгэхээр ирээдүйд бол энэ дэлхийн хүндрэлтний өмнө өөрсдийн өв соёлыг харуулах, өөрсдийн одоо гайхамшигт түүхийг үзүүлэх ийм боломж бол хар хоринд байгаа юм байна гэдэг ийм боломж харагдаж байгаа. Мөн одоо үндэсний экспедицийг ажиллуулах. За Эрдэнэзүү хийдийн доор бол хар хорин байна гэдэг байна. Одоо бол тийм ээ. Яг нөгөө үндсэн хар хорин маань бол доор байна. Түмэн амгаланд ордог байхгүй. Ер нь бол 99 оноос 2009 он хүртэл Германы төсөл ажиллаад цогт их гэрийн сүмийг бол хуучин өгөөдөө хааны ордон биш байна гэдгийг тогтоосон. Энэний дараа бол цогт их гэрийн сүм энд байгаа бол нөгөө алдартай Түмэн амгаланд орд маань хаана байна гэж хайж эхэлсэн. Тэгээд мэдээж одоо хамгийн боломжтой газар бол Эрдэнэзүү хийдийн хэсэг байгаа. За Эрдэнэзүү хийдийг одоо та бүхэн одоо шууд харсан ч гэсэн ойлгомжтой. Тэр суврагтай хэрэмний доотлолт бол нэлийн овгор хэсэг байдаг. Энэ бол хуучин хэрмийн үлдэгдэл гэдэг нь бол одоо нүдээр харахж мэдэгдэж байгаа. Тэгээ Германы төслийнхэн манай доктор Баяр гоо бол энэ төслийн матлах хийгээд энэ бол яалтчгүй Эрдэнэзүү хийдийн одоо ус өмнөх үеийн хэрэмний хэсэг байна гэдгийг бол илрүүлж гаргасан. Тэгэхээр хар хорин бол ерөнхий агуулгаараа харах юм бол бараг 1000 илүү жилийн түүхтэй. Уугрын одоо Дахай балгаас тийм ээ. Уугрын Дахай балгаас хар хорин залгаад Эрдэнэзүү. Тэгэхээр Эрдэнэзүү нэг талаасаа өвгдийн уламжлалыг дагсан байх орхны хөндөд. Нөгөө талаасаа бол Эрдэнэзүү хар хориныг бас хамгаалж үлдсэн байна шүү дээ. Хамгаалж үлдсэн, гал голомтын сахирсан, бадраасан гэж хэлж болно. Тийм учраас Баяр профессор бол ер нь тэр Дахай балгаас чинь энэ Эрдэнэзүүгийн доод байгаа юм байна шүү дээ. Хэдэн үе байна гэсэн. Хэдэн ер нь соёлтын 46 оны хэдэн давхар байгаа. Хөшөөний одоо хуурхай нуучиг Эрдэнэзүүгийн тэр одоо хашааны юу бас сүмийн тулгуураас Японы экспедицийнхэн олж авч тэр бичээсийг Маш олон тооны бичээс байгаа биз? Тийм маш олон тооны бичээс байна. Дээр нь Эрдэнэзүү хийд чинь өөрөө хийд хэрнээ дотроо хиймэл цөөрөн бүртэл байгаа байхгүй. Тэгэхээр бол яалтчгүй энэ бол хааны ордны үлдэгдэл юм а гэдэг нь бол тодорхой харагдаад байгаа юм. Эрхэм мөндөд үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевиз олон улсын Монгол судлалын холбоо хамтран явуулж буй Монголын түүх цоврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Монголын эзэнт гүрний нийслэл Хар хорин хотын тухай бид ярилцлаа. Хар хорин хот бол Монголын их эзэн Чингис хааны өөрийн зарилгаар байгуулсан олон үеийн турш их хаадууд сууж хүндрэлтний улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, шашны томоохон төв байсан дэлхийд инг хамглан тогтоож чадсан бодлого үйл ажиллагаа явуулж байсан бидний өвгд эцсийн байгуулсан гайхалтай түүхэн дурсгалт газар юм аа. Хар хорины түүхт 800 жилийн ой болвол монголчуудын төдийгүй хүндрэлтний хамтран одоо тэмдэглэх ийм түүхт ой. Түүхт одоо дурсгалт газараа. Тийм ч учраас ЮНЕСКО хар хорин орхны хөндийг дэлхийн өвийн жагсаалтанд бүртгэж хамгаалж байгаа. Тийм өнөөдөр манай нэвтрүүлэгт оролцсон та бүхэндээ баярлалаа. Бид хар хорин хотын 800 жил зориулсан бүтээл хэлэлцүүлгийг үргэлжлэн явуулсаар байх болно.